SMS өнөр хүмүүст сонсогчдоо өнөөдрийн шинэхэн дуу хөгжмийн хөтөлбөрөөр бид Монголын хипхоп урлагийн түүхэн хөгжил, өнөөгийн байдал, залуучуудын амьдралд үзүүлж буй нөлөө, бас ирээдүйд чиглэсэн боломжуудын талаар гүн гүнзгий яриа өрнүүлэхээр бэлдсэн байна. За тэгэхээр хипхоп урлагийн зөвхөн нийгмийн хөгжмийн төрөлтүүдгүй соёл, үзэл бодол, амьдралын хэм маяг болж хувирсан урлагийн хүчрхэг төлөөллүүдийн нэг бөгөөд Монголд энэ урлаг хэрхэн хөгжиж ямар өөрчлөлт шинжилэл хийж байгааг хамтдаа эхлүүлцгээе би хөтлөгч Шинэ байна. За тэгэхээр хипхоп урлаг гэж яг юуны туруунд юу юм болоо гэдэг талаас ярил л та. За хипхопын урлаг гэдэг нь 1970-ад оны ихэр Америкийн нэгдсэн улсын Нью-Йорк хотын Бронкс дүүрэгт Африк, Кариб гаралтай залуусын дунд үүссэн соёл бөгөөд урлагийн хөтөлбөрүүдийн томоохон хэлбэр болж өнөө үед төгссөн байгаа. За хипхопын дөрвөн үндсэн элементтэй рэп, дуу, дижигийн ур чадвар, брейк, бүжиг, мөн граффити урлаг гэх мэтээр дөрвөн үндсэн элементтэй урлагийн төрөл байгаа. За энэ дөрвөн элемент нэгд ор цуглаж нэгэн хүчрхэг соёлын хөдөлгөөн болон дэлхийд даяар тархсан байгаа. За хипхоп урлагийн зөвхөн хөгжим төдийгүй залуучуудын үзэл бодол, амьдралын хэм маягийг илэрхийлэх хэрэгсэл болоод энэ урлагийн үндсэн үзэл санаа нь өөрийгөө илэрхийлэх хэрэгчлөө, нийгмийн шударга ёс, хүний эрх, амьдралын үнэн төрхийг дуу хоолойгоор дамжуулан илэрхийлэх явдал болсон. За тэгэхээр Монголын хипхоп урлаг яг хизээнээс манай улсад ороод ирв, яг хизээнээс хөгжиж эхэлсэн байдал дээр ярил л та. За Монголын хипхоп урлагийн анх 1990-ад оны сүүл 2000-ад оны ихээр дэлхийн соёл урлагийн шинэ урсгал манай улсад орж ирэхдээ зэрэгцэн гарч ирсэн. Тэр үед монгол залуучууд гадаадын хөгжим, соёлд маш их сонирхолтой болж шинэ чиг хандлагыг судлан өөрийн орчиндөө тохируулан шинэ ингэж эхэлснээр ерөнхийдөө манай монгол улсад хөгжиж эхэлсэн байна. За тэгээ Монголын анхны хипхоп уран бүтээлчд болох Lumino, Hardас, Ice Top гэх мэт уран бүтээлчд нь тухайн үед залуучуудын сэтгэл зүрхэнд хүрч Монголын хипхопыг үндэсний хэмжээнд танилцуулсан байгаа. За тэд хипхопыг зөвхөн гадны дуунуудыг хуулбарлах бус Монголын өвөрмөц хэл яриа сэтгэлгээгээрээ баяжуулан хөгжүүлсэн нь энэ урлагийн суурийг тавьсан гэж хэлж болно. За тэгээд Монголын хипхопын өвөрмөц онцлог буюу бусад орны хипхопоос яг ямар өвөрмөц онцлогтой юм бэ? Ялгарх зүйл нь юу байгаа юм бэ гэдэг тал дээр ярив. За Монголын хипхопын хамгийн том ялгарх онцлог нь бол үндэсний түүх соёл, байгалийн үзэсгэлэнт байдал, нүүдэлчин ахуйг уран бүтээлдээ шингээдгээр оршдог. Монголын хипхоп уран бүтээлчид өвөг дээдсийн сургаал, түүхэн бодит үйл явдал, нүүдэлчин амьдралын үнэн төрхийг дуу болон үгийн утга зохицолдоо шингээж, залуучуудын дунд уламжлалт соёлыг сэргээж, түгээн дэлгэрүүлэх үүрэг гүйцэтгэснээр гол өвөрмөц онцлог нь болсон байгаа юм байна. За түүний тухай жишээ дурдвал яг Монголын хипхопын олон дууны үгэнд уул ус, тал нутаг, өвөг дээдсийн түүх, шүтлэг, морин хуур, Монголын үнэт зүйлс ингэ шингээснээрээ өргөнөөр гардаг л та. Үүгээрээ яг Монголын хипхоп нь зөвхөн хөгжим биш, соёлын өвийг өвлүүлэх бас нэгэн сувг болж чадсанараа онцлогтой. За Монголын хипхопын хөгжлийн үе шатуудаас нэрлэвэл анхны үе нь 1990-ад он буюу 2000-ад оны эхэд оныг хамардаг. За энэ үед болохоор хипхоп урлаг манайд анх орж ирж үндэсний хэмжээний уран бүтээлчид бий болж эхэлсэн. Тэд хипхопыг монгол хэлээр дуулж залуучуудын сэтгэлд хүрсэн бөгөөд энэхүү урлагийг танилцуулахад гол үүргийг гүйцэтгэсэн байгаа. За тэгээ хөгжлийн үе нь 2000-ад оны дунд сүүл үед хүрсэн. Урлагийн төрөл нь өргөжөж олон шинэ уран бүтээлч төрөн гарч өөр өөрийн хэв маяг стилийг хөгжүүлсэн. Сошиал медиа, интернетийн өсөлттэй зэрэгцсэн Монголын хипхоп илүү өргөн хүрээнд төвж сонсогчдын тоо багагүй хэмжээгээр нэмэгдсэн байдаг байгаа. Түүнийгээ дагаад одоо орчин үед буюу 2010 оноос хойш нэлээд хөгжсөн Монголын хипхоп урлаг нь олон талд болж олон төрлийн урсгал бий болсон. Шинэ үеийн уран бүтээлчид гадаадын уран бүтээлчидтэй хамтарч олон улсын түвшинд гарахыг зорж байгаа. Сүүлийн жилүүдэд бас нэлээд олон гадаадын уран бүтээлчид манай улсад ирж тоглолтоо хийж, гадаадын уран бүтээлчидтэй манай уран бүтээлчид маань нэлээд олон дуу цомгийн ажилд орсон байгаа. За түүнийгээ дагаад бас фестивал, тэмцээн, уралдаанд идэвхжид хипхоп соёл улам өргөжсөөр байгаа. За өнөөдрийн түвшинд болохоор Монголын хипхоп маань шинэ үеийн залуусын дунд хамгийн өргөн тархсан соёлын нэг болсон. Олон залуу уран бүтээлчид өөрсдийн онцлогтой шинэ өнгө төрх нийгэм дөх мессежийг бий болгоод байгаа. Тэдний дуун зөвхөн хөгжим төдийгүй нийгмийн асуудал, залуучуудын хүсэл мөрөөдөл, амьдралын бодит байдлыг тусгаж олон нийтийн дунд хүчтэй нөлөөтэй болсон байгаа. За жишээ нь яг Big G, Pakrep, Thunder Z зэрэг уран бүтээлчид нь шинэ өнгө төрхтэй олон төрлийн хипхоп урсгалыг Монголд нутагшуулад байгаа. Тэд сошиал медиаг ашиглан Монголын хипхопыг олон нийтэд түгээж олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлж нийгэм тэлэх санаагаа дуугаар зориулан ингээд хүргэсээр байгаа. За түрүүнд дурдсанчлан Монголын хипхоп ба нийгмийн нөлөө бас хашиг холбоотой байгаа. Монголын хипхоп нь зөвхөн хөгжим төдийгүй залуучуудын дуу хоолой, нийгмийн үзэл бодлыг илэрхийлэх хэрэгсэл болон хөгжсөн. Бас нийгмийн тухай дуу. Сая өнгөрсөн одоо 2020 он хулган жил нэг баахан юм болсон шүү дээ. Ер нь бол хүн болгонд новшийн жил байсан. Тэгээд тэрний тухай бодож жагаад миний яг мэдрэмжээс гарсан дуу. Тэгээд миний бодлоор нийгмийн тухай дуу гэхээр мэдээний сая тулганаар гардаг мэдээг
бөөгнүүлээ дуу болгохыг бол хэлэхгүй. Энэ урлагийн нийгмийн шударгаас хүний эрх, залуусын боловсрол, хөдөлмөр эрхлэлт болон гэр бүлийн асуудал гэх мэт зүйлийг дэвшүүлдэг. Монголын хипхоп дуучид рэпрүүд үгийн утга зохиолдоо нийгмийн асуудлыг тусган илэрхийлж, залуучуудыг улам уран зориг өгж өөрийгөө хөгжүүлэх ухаалаг сэтлэр дүүрэн байхыг зорддог. Энэ нь залуусын дунд нийгмийн идэвхтэй оролцоо, өөртөө итгэлтэй байх үзлийг нь нэлээд хэр дэмжиж мотивашн өгдөг байгаа. За ирээдүйд манай Монгол улсын хипхоп маань яаж өргөжин тэлж хөгжих боломжтой гэдэг тал дээр бас ярив. Монголын хипхоп урлагийн ирээдүйн маш гэрэлтэй байгаа гэж одоогоор үзэж болно. Олон улсын түвшинд гарах хүсэл эрмэлзэлтэй шинэ залуу уран бүтээлчид өсөж шинэ урлаг, шинэ санаа гарч ирсээр байгаа. Технологи, интернет, сошиал медиа хөгжихийн хэрээр Монголын хипхоп хүрээгээ улам тэлэх боломжтой байгаа. Мөн төр засаг, хувийн хөвшил, соёл урлагийн байгууллагууд нь Монголын хипхопыг дэмжих, хөгжүүлэх бодлого хөтөлбөрүүд хэрэгжүүлж гисэн нь энэ урлагийн томоохон түлхэж цусан. Дангийн эцэст нь багахан дүгнэлт хэлэхэд бол Монголын хипхоп урлаг нь өөрийн өвөрмөц онцлог гүн гүнзгий утга агуулгаар залуусыг нэгтгэх хүчрхэг хөдөлгөөн бий болгоод энэ урлагийн хөгжил нь Монголын соёлын олон талд байдлыг хадгалах шинэ үеийн уран бүтээлчдийг төрүүлэх чухал хөв нэмэр оруулж байгаа юм байна л да. За тэгэхээр хипхопын хүчин залуусыг өөрийгөө олж мэдэх, нийгэмд идэвхтэй оролцох уран зоригийг нь төрүүлэхэд оршдог тул бид энэ урлагийг сайнаар нь дэмжиж хөгжүүлэх нь Монголын ирээдүйн соёл урлагийн хөгжилд чухал нөлөөтэй байж болно.